За гişүүд бол ажлын хэсгэнд орой мэндийг хүргье. За гайлын хатан дотроос чөлөөлөх тухай хуулийн асуудлыг хоёр дахь удаага бас хэлцэхээр болж байна. Асуудлыг анханаас нь бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөдөө аж ахуйн салбараа доктортой байлгах, за нэг гараараа бас дэмжиж нөгөө гараараа бас татан онгож байгаа энэ байдлыг бас байж болохгүй маа гэсэн байр суурьтайгаар бас дэмжиж ирснийг бас одоо хэлье. Дахин бас одоо шуурхаа оруулж ирж байгаа нь бол зөвөө. За гişүүдийн зүгээс бас тавьж байгаа энэ асуудлууд дээр салбарын яам бас дахиад сайн одоо бас ажилласан уу. Зодын эрсдлийн нөхцөл байдал, гурилын үнийн одоо бас өсөлттэй холбогдлолтой төр хугацааны энэ одоо зохицуулалт бол үр дүнгээ өгсөн гэж одоо бас харж байгаамаа. Зодын эрсдэлт нөхцөл байдлын энэ цаг хугацаанд бас тодорхой хэмжээнд бас хуулийн хэрэгжилт бас үр дүнгээ өгсөн. Гэхдээ энэ тогтоол бас 8 агуулга бүхий 31-р тогтоол одоо болж хамтдаа бас гарсан. Түүнийг л үндсэндээ гişүүд асуугаад хэрэгжилтийн явц цаашдаа хэрэгжүүлэх арга хэмжээ бүс орон нутгийн хувьд бол ялгамжтай байх боломжтой юу гэдэг энэ агуулгаар бол үндсэндээ асуултуудыг асуугаад зөвхөн хориглосныг болох гэдэг энэ асуудлаас гадна энэ одоо салбарын суур асуудлуудыг бол биднээс нэхэд байгаамаа. Тэгэхээр үүнтэй холбогдлолтой асуудлууд дээр бас илүү бодлогын чанартай хэрэгжүүлсэн ажил юмнууд бас нэмэлт мэдээлэлүүд байгаа бол бас салбарын яамнаас бас өхөн зөв бахаа гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд хүнсний хөнгөн одоо үйлдвэрлэлийг дэмжих, хоршоог дэмжих, газар тариалан дэмжих 4 том хөтөлбөрийн хүрээнд 9.10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах их усүрийг улсын засгийн санхүүжилтээр олгож байгаа. 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад бид өнөөдөр мах, гурил, төмс гэсэн 3 нэр төрлөөс бусад бүх нэр төрлөө гаднаас авж байгаа нь бас одоо болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал байна гэдэг энэ бодлогыг бид нэр дуу нэгтэйгээр хэрэгжүүлээд 3 дахь жил рүүгээ орж байгаа. Өнөөдөр тодорхой үр дүнгуудээ одоо өгөөд 2-3 мянган одоо бас аж ахуй нэгжүүд үндэсний үйлдвэрүүд зээлээ аваад ингэ ажиллаж байгаамаа. Тэгэхээр цаашдаа бид нэг гараараа дэмжиж нөгөө гараараа бас энэ бодлогынхаа эсрэг байдаг энэ арга хэмжээнүүдийг авахгүй байх тал дээр бид хүн бас анхаарах нь зөвөө. Алдаагаа бас одоо дор бүрэн засаад явах нь зөв юм аа гэсэн ийм байр суурьтай байгаа. За тариалтын хувьд бид бүхэн бас одоо оройтсон ийм нөхцөл байдал бас үүсэж байна. Тэгэхээр нөхцөл байдалтай холбогдлолтой энэ жилийн тариалтын явц одоо ямар байгаа вэ? Мөн одоо энэ шийдвэрийг гаргахыг бас хүлээж тарин тарихгүй гэжсэн тариалан эрхлэгч маань одоо бас үндсэндээ одоо ямар шийдвэрүүдийг гаргаж ирэх жил бид бүхэн бас ямар байдалтай нүүр тулах вэ гэдэг дээр бас тодорхой бас хариултуудыг авъя. За яг салбарын хувьд бол энэ үйлдвэрлэлийн одоо өртгийн сүлжээний энэ бүхэл шатыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгаамаа. Бид бүхэн зөвхөн энэ гурилын асуудал, Улаанбуудын асуудал гэхээсээ илүүтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн энэ өртгийн шатанда өсөд байгаа асуудлыг илүү наривчлан судалж байгаа ийм зүйл байна уу? Үндсэндээ түүхий гурил хэрэгэлдэг хэрэглээ, үндсэндээ одоо эцсийн бүтээгдэхүүн болж одоо хэрэгжилж байгаа хэрэглээ хоёрын энэ хамаарал бол эрс өөрчлөгдөж байна. Дандаа үндсэндээ одоо эцсийн бүтээгдэхүүн одоо иргэд маань бол хэрэгэлдэг болж байна. Тийм учраас зөвхөн одоо үйлдвэрлэлийн анхан шат биш, бусад шатууд дээр гарч байгаа бас энэ алдааг хэрхэн зохицуулж болох вэ гэсэн асуултууд дээр илүү наривчлаад бол тодруулъя. Хуулийн үндэслэлийг бас дэмжиж байгаа илэрхийлье. За бэмцэх цайд хариулт өгье. За Улаанбуудаан тариалт одоо дууссан байгаа. Ингээд дууссан байхад харахад бол энэ жил бол 280 орчим мянган га газар Улаанбуудаа тариалсан. За 250 орчим мянган тонн одоос Улаанбуудаа хурааж авах болов гэсэн юм одоо үргэлжилсэн тооцоо гарсан байгаа. 2021 онд одоо хамгийн оргил үедээ 566 мянган гад Улаанбуудаа тариалж ирсэн. Түүнтэй харьцуулах юм бол 2 дахин бага талбайд Улаанбуудаа тариалсан байна. 23 онд 443 мянга, 2024 онд 386 мянган гад Улаанбуудаа тариалсан. За энэ жил одоо бас нэг гурилын импортын татвар чөлөөсөнтэй холбоотойгоор Улаанбуудааг бас чөлөөсөнтэй холбоотойгоор тариалалт Улаанбуудаан тариалтаа багасаад 280 мянга буюу одоо үндсэндээ 2020 оноос хамгийн доод түвшиндээ хүрч байна. Тийм болохоор одоо энэ жил бас яаралтай арга хэмжээ авч одоо тодорхой дагаж байгаа тогтоол дээр 100 мянган тонн Улаанбуудаас гаднаас оруулж иж нөөцлөх энэ асуудал дээр арга хэмжээ аваа гэсэн шийдвэрийг засгийн газраас улсын хурлаас засгийн газарт одоо бас өгөх ийм төсөл явж байгаа. За
Энэ жилийн хувьд одоо ингээд 7 нэр төрлийн одоо үр тариа буудаа, бус төр тариа, төмөс хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамал гэдэг ингээд 7 нэр төрлийн газар тариалан бүтээгдэхүүн тариалахаар төлөвлөснөөс зөвхөн тосны ургамал дээр арабс дээр 114 мянган 14% буюу одоо гүйцэтгэл нь 100%, бусдадаа бол малын тэжээл 20% хамгийн бага. Хүнсний ногоо одоо 55% тариалж дуусаагүй байгаа гэхдээ нийт дүнгээр 73% гүйцэтгэлтэй байж байна. Энийг та бүхэндээ хэлье. За тэр стратегийн хүнсний хувьд бол малын мах, сүү, тэгээ дээрэс нь одоо тарианы үр, улаан буудаа, гурил, ундны ус стратегийн хүнс гэж үздэг. Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачлаад энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийг санаачилсан. Засгийн газраас бас атны одоо 4-р аяыг санаачилсан. Энэ хүрээндээ бас тодорхой одоо хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн болон одоо бусд одоо мал аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүд дээр бас хөнгөлөлтөө зээл болгох гэх мэтийн бас хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Саяны одоо энэ гурилын одоо Улаанбуудан гайлын татварыг чөлөөсөнтэй холбоотойгоор энэ хөтөлбөрөд бас сөрөг нөлөө үзүүлэхээр байсан бол одоо ингээд асуудлаа засаад цаашдаа одоо энэ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх одоо бас бодлого өргөжлүүлж хэрэгжүүлэх ийм бас боломж бололцоо энэ татварыг тавьснараа бас ингээд бий болно. Ер нь одоо бас идэх хоолоо, уух усаа, уух сүүгээ одоо маха бидний гаднаас гуйдаггүй, өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдөө хангадаг болчих бол Монгол Улсын бас хамгийн одоо үндэсний аюулгүй байдлын одоо бас нэг чухал зорилтоо. Тэгээ энийг одоо хэрэгжүүлэхийн төлөө бас тал талдаа биднээс анхаарч ажиллах ёстой байхаа гэдгийгс хэлье. Нэмэлт одоо асуулт төр боловсролын дарга Довчин сүрэн дарга хариулж байгаа. Сая үлдсэн асуулт дээр. За 4-р энэ дэр. Хүнсгэж хүн үйлдвэрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсролын ган хүлэг сайдын гишүүний асуултанд хариулт өгье. Тэгэхээр 2024 оны 4 сарын 19-нд энэ гайлын албан татврын тухай хууль батлагдсантай холбоотой дагаж улсын хурлын 31-р тогтоол гарсан 7 заалт өгье. За энэ 7 заалтыг одоо заалт болгоноор бид бас хэрэгжилтийг гаргаж холбогдох байнгын ороонд бол хургуулсан байгаа. За тодорхой ажлууд бол хийгцээ. Тухайлх юм бол энэ хуультай холбоотой нэг заалт байсан. За өрсөлдөөний болон худалдааны демпингийн тухай хуулийг бол одоо боловсруулж өргөн мэдүүлэх тухай. За энэ дээр бол эдийн засгийн хөгжлийн яам тодорхой ажлын хэсэг гаргаад эндээс бол санал аваад энэ хуулийн төслүүд бол хэрэгжээд явж байгаа. За тариаланчид Улаанбуудаар гурилын үйлдвэрлэгчдийн хооронд одоо гардаг маргаантай холбоотойгоор ер нь бол энэ хөдөө аж ахуйн биржтэйгээр биржээр дамжуулж арилжааг зохион байгуулах гэсэн ийм заалт байсан. За энэ дээр тодорхой үр дүнгууд гараад өнгөрсөн оны одоо намрын ургацын бүх удаа. За гүйцээж хариулъя. Хөдөө аж ахуйн бирждээр худалдаж нийтдээ 10 сортын 5.5 мянган тонн үрийн будаа, за 40.8 мянган тонн хүнсний улаан будааг бол 327 иргэн аж ахуйн нэгжид хөдөө аж ахуйн биржээр дамжуулж борлуулсан. За их мэтлэн бид нар энэ биелтийг бол 31-р тогтоолоор тодорхой хэмжээнд гаргасан байгаа. Тэгээд ингээд ер нь бас тариаланчдын дунд үүсдэг одоо элеваторыг хөдөө аж ахуйн корпорацид байгаа элеваторыг одоо тариаланчдад ашиглуулах боломжийг бол бүрэн хангасан. За тариаланчид маань энэ элеваторт зориултын дагуу будаагаа хадгалаад цэвэрлүүлээд одоо гурил үйлдвэрд нийцүүлээд тушаах боломжоор нь одоо хангаж өгсөн. Энд бас тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд бол хамрагдаад нийтдээ 36 мянган тонн буудааг бол энэ тус элеваторт хадгалаад гаргасан байж байгаа. За гурилын буудаан чанартай холбоотойгоор бид хөдөө аж ахуйн корпорацийн одоо 3 салбарын лабораторийг итгэмжлэх ажлыг бол стандарт хэмжил зүүн газартай хамтар зохион байгуулж байна. Түүнчлэн